уу өнөөдрийн влогоор бид Филиппиний хамгийн алдартай Боракай арлын тухай үзүүлнэ. Боракай арал болохоор яг өөртөө арлыг бүтэн тойроод алхаад явд үзсэн чинь 7 км орчим явганаар бүх газрыг нь тойроод үзсэн. Гэхдээ жижигхэн ирнэ жилдээ 2 сая гаруй жуулчин ирдэг гэж бодохоор бас их алдартай арал байгаа. Харин хамгийн алдартай мэдээж White Beach гэдэг нөгөө цагаан хэлстэй. Дээрээс нь ус нь төв тонглог. Яг нөгөө очиод алхаад явхад ингээд хөл усан дотор явж иж ингээд гялтганаал. Ус нь бүр гялцаар амар гоёс. Тэгээд хамгийн гоё нар жаргах үедээ бол бүр яг кино шиг харагддаг юм лээ. Боракай дотор нь бол 3 бат юм лээ. Manok, Bola Beach, Yapak гэдэг. 2025 онд болохоор Боракай Аз ТV ардлуудын одоор ранкер Азийн топ 4-т орсон байдаг. За бид хоёрын Боракайд буусан буудал маань болохоор Station 3 дээр байрладаг Ocean Club Beach Resort гэдэг зочд буудал байсан. Энэ нь болохоор 4 одтой зочд буудлуудын дээгүүр дэрэмлэгддэг маш гоё цэвэрхэн тийм зочд буудал байсан. Төлбөр болохоор явхаас өмнө Trip.com дээрээс 5 өдрийнхөө төлбөрийг төлөөд захиалсан байсан. Тэрнийг 700 сая төгрөг төлсөн байсан. Тэгээд очсон хойноо үлдсэн 4 хоног өөр буудал буuna гэж бодсон боловч очиод бас яг энэ буудал маань илүү гоё санагдсан болохоор 4 хоногийнхаа нэмж захиалсан. Гэхдээ очсон хойноо захиалгаа өгөхөд үнэн нэмэгдсэн үнээр захиалгдсан болохоор 4 хоног нь сая гараа явсан. За тэгээд мэдээж энэ төлбөрт нь болохоор өглөөний хоол бүгд орсон ба 2 хүний. Тэгээд сая 700 сая төгрөгөөр нийтдээ 9 хоног буудлаа захиалсан гэсэн үг. Энэ нь болохоор манай одоо Монголд бол тэрэлжид 3 хоног л мөнгө байгаа даа баг 2 хоног юм уу? Тэгээ манай буудал нэг давхартай болон 6 давхартай маш гоё пүүлтэй. Өрөө болохоор гоё гэрэл хасаад хөөс үлээгээд бүр илүү гоё болчдөг. Тэгээ галын үзүүлбэр бас явдаг. Тэгээд 6 давхарт нь болохоор ямар нэгэн ивент байнга хийгдчихэдэг. 2 давхар нь тэр чигтээ спа, 3 давхартаа болохоор фитнестэй. За тэгээд алхаад явхад юмтайгаа ойрхон угаасаа арал нь ойрхон болохоор амар юм блэ. Нэг хол буучлаа ингэжтэй тэгчлийг санаа зовдох юм байхгүй. Тэгээ багц өглөөний цайн бол айгүй тэмдэжгүй гоё буфе тоолтой байж таарсан. Тэр буудлынхаа өрөөнд амарч байгаад одоо гарч ирээд энэ авиг жоохон сонирхол юм өгчтэй бодлох гэж байна. Тэ? Алхаж штэ. Алхаж штэ. Энэ ингээд Station 3 гэдэг хэсэг нь арлынхаа баг эхлэл хэсэг юм да баг. Манай буудал тийч байгаа. 3 хэсэг тоод юм лээ тий. Тэгээ Station 3 2 1 гэдэг 3 station байгаа даа. Тэгээд тэгэнгүүтээ арлынхаа энэ нөгөө нэг арлынхаа цааталтаа бас нэг хэсэг байгаа даа. Тэгээд яг энэ дотроо болохоор нөгөө нэлээ олон нөгөө нэг одоо бишэлтэй бууцсан байт юм байна бас. Энэ хэсэг. За тийшээ гараа явангууд худалдаа хоолонд буудлууд гэж зүгээр дэмжиж авч явчих гал гэсэн шид юм суугаал. Байнга л үгүй гэхгүй болов. Үгүй гэсэн ч дагаасай. Station болгон дээр нь болохоор ингээд attraction нөгөө өдрийн аяллуудын нөгөө нэг үн танилцуулсан аяллаа хүмүүс ингээд байж тийм ээ. Хоолны хувьд бол нэг тийм айхтар таарахгүй гэд хаар юм бол байхгүй. Хаа дахиа өхөр болцоо. Тэгээд бүхэд таснаад аюух юм янз янзын үнсээ. Ер нь бол нэг айхтар хоол таарахгүй идэх юм олдохгүй гэд хам бол гайгүй юм тий. Тэгэл хоолнууд нь бол ерөнхийдөө янз бүрийн үнэтэй байд юм байна. Өчтөр тэгээд энэ ч бас нэг буфе тоолтой газар ороод үзээч гэд орж сонирхож байгаад идэж болно шүү гэд харна. Яваад орсон чинь Mongolian vegetables гэдэг нэг хэсэг байсан. Тэгээд тэнгуут нь би монгол штэ гэдгсэн чи өөдөөс хараа инээ гэд. Яг бүр монголчуудын өдөр тутамдаа иддэг ногоол юм бахтай гэж та орсон чинь брокколи ч яж штэ. Одоо ингээд буфе тоолных нь менюуд ингээд гадаанаа бүгд өлгөөтэй. Нэг хүн гарч нөгөө менюг барай зогсч тэгээд ерөөсөө араас агаад ерөөсөө идэхгүй. Ороод үзээрэй.
байнга дагаас. Одоо энэнгөр ингээд явангууд нөгөө энэ замын хажуудлаар зогсож байгаа эргэжтэйчүүд, эмгэгтэйчүүд байгаа. Тэд нар нөгөө нэг юмнуудаа санал болгодог юм байна. Энэ бас нэг сони юм байсан. Энэ ирэг дээр нэг ийм тогнууд байгаа даа. Улаан шар, тэгээд шар гэдэг ийм гурван өөр өнгийн тогнууд ингэ хатгацсан. Энэ нь болохоор усанд орж болох хэсэг, орж болохгүй хэсэг. Улаан хэсэг нь болохоор цаашаага энэ далайн давлгаа нь ингээд цаашаага татаж авч явдаг. Тийм давлгаатай хэсэг нь болохоор улаанаа тэмдэглэж тогтооцсон байт юм байна. Энэ тэгээд сэлж болохгүй шүү гэдэг. Сэлж болохгүй дээр нь улаан юм байна. Тэгээд энэ улаан болон улбар шахтай нь болохоор swimming area гэдэг сэлж болох, чөлөөтэй сэлж болох газрууд нь байгаа даа. Ингээд бичүүд нь ингээд ерөнхийдөө урдаас ахуулаад ресортууд нь шууд хойдлогоо төв зам руугаа гат баг үргэлжлээд бүгдээ тийм уртаар авиж идэв юм байлаа. Victorian Paradise Garden-ыг их нэлээд сонирхчихсан. Тэгээд жоохон яг ирснийхээ дараа харсан чинь хүн багтай тэгээ нэг жоохон сонир санагдаад тэгээд ороогүй. Энэ болохоор нөгөө нэг худалдааны хэсгүүд нь байна. Энэ ч ихтэй яг жуулчтай зориулсан худалдаанууд л аадах шиг байна тий. Тийм. Гэхдээ яг энэ нөгөө нэг цаашаага төв рүүгээ яваад оронгууд, дэлгүүрүүдтэй хэсэг рүү яваад оронгууд энэ жуулч зориулсан энэ хэсгээс үнэтэй байгаад байгаа төв рүү ороход. Үнэ. Тэгэхээр энэ хавар нь тэгэл сайхан ярьж байгаа л нэг юм асуугаад тэнгууд 750 песо гэж хэлчихсэн аа. Цаашаа авахгүй яваад өнгөд араас 500 болоод 350 болоод 300 болоод 150 болоод дуусчихлаа. Ер нь бол тэгээд яриад ах юм бол бас гой хямдруулаад авчих юм байна. Хийж байгаа үнээр нь авч болохгүй. Тийм. Зүгээр дураараа нэг үн хийлнэ. Тэгээд шууд зүгээр ахаад явчих юм байна. Явчаар араас зүгээр тэд авах уу гэж ирсэн араас хаас явсаар гал өдөр. Энд чи ингээд Андокс гэдэг энэ нөгөө нэг Филиппиний сүлжээ дэлгүүр юм уу да. Сүлжээ хоолны газар. Одоо нөгөө манай ч гэжтэй нөгөө KFC, McDonald's энтертэй адилхан. Идэд үзсэн тий. Идэд үзсэн. Тэгтээ нэг юм тийм тосны өндөр амар тосны өндөр үнэтэй байдаг. Гэхдээ яг үнэн нь бол хямдхан юм юмнууд нь тий. Айгүй ойрхон нэлээдээс салбар байлээ. Энэ шивэсийг бас өнөрсөн шүү дээ. Ийм шивэс хийдэг хүмүүс айгүй их байд юм байна. Тэгээ нөгөө байнгын шивэс хийх үү эсвэл зүгээр нөгөө шиг юм тийм нэг удаагийн шивэс хийхгүй гэдэг ийм сонголттой юм байна. Хэмнэр гэж чигсэн байлээ тий. Kirby Hay гэдэг энэ нөгөө нэг өснүүдийг ингэ сүлждэг. Өсөн дээр нэг юм хой хийдэг юм газар гэх юм уу? Хүмүүс бүр айгүй сүлжүүд илээ тий. Тий, энэгээр ир юм хөнгөшин залууг бол ерөөсөө өснүүдэд тэгээд өөрчилж яваад. Юу эдний нэрийн эдний хоол нь бас айгүй гоё мэт. Өчтөрчтэй хоёрын энд нэлийн чийлэр цуусан. Хоол нь айгүй гоё амттай юм байлээ. Юу гоё амьд хөгжимтэй байсан тий. Амьд хөгжимтэй нөгөө дуулж байгаа хүмүүс нь бүр ямар ч гоё дуулсан. Бүр өстой орой жонгоо чийлэр цуусан амттай хоёр. Тэгээ хоёулаа бит хоёр бас нэг дэлгүүр болсон. Seymour гээд юу ялам мол гэхэд бас жижигхэн. Гэхдээ зүгээр супермаркет. Манай миний дэлгүүр авчаа юм бодоо. Гэхдээ яг энэ аваас пив ч юм уу одоо снэк ч юм уу янз бүрийн авч яхаар тэр дэлгүүр рүү явбал хамаагүй хямдхан юм билээ шүү. Эсвэл энэ нөгөө нэг 7-Eleven байгаа. 7-Eleven бас үнүүд нь яг нөгөө дээр нь бичээтэй байгаа болохоор тэр нь их зүгээр. Тэгэхгүй болохоор энэ чинь дэлгүүрлөө ороод нэг юм асуунгууд зүгээр хөссөн үнэ хэлнэ. Тэгээ буудлын доотлын дэлгүүрээс хүртэл нэг пивний авах гал юм утчаа. Доор нь иргэ бичсэн байгаа мөртлөө 120 мороор заараал тэгээд ярьж байгаа sorry гэдэргээл тэгж байгаа 100 гаруй өгснө. Дахиад дээшээ гарчаа буцаа буугаад 110 мар болчихно буцаад. Тэрний тогтсон үн мөн байхгүй. Тэгэл жоохон овшин гараад байлээ л дээ.
Энд чинь болохоор эдний яг энэ Боракай дээр хийдэг юм бялон дэлгүүр байсан. Өчтөрөөс орж ирснийг жоох хийгөө нэртэй. Ер нь бол энэ хоол моолноос юу яагаад байгаа? Өнрүүд нь нэгүү байгаад жоохон тохгүй байгаад өглөө би чинь нөгөө нэг буудлын өглөөний цай идэл байгаа. Тэгээд breakfast дээр одоо заримдаа бүр нөгөө нэг загсных нь өнөр мөнийг авахар л эвгүүтэл өглөө ороод ирэнгүүт нэг загс магсны өнөр өнөртөн гот хиймээр гэж хэлчих. Үнэрт хит мэдрэг хүнд жоохон төвхтэй л би чи нөгөө нэг үнэрт амар ач холбогдол өгдөг айгүй мэдрэг болохоор чанга. Гэхдээ Манилаг бодлоо тий. Манила дээр бол Виктор тэр нөгөө нэг захаар нь орсон. Яа, тэнцээ бол нэр үнэхээр жаргаж илээ. Өчтөр бас энэ ч Виктор нөгөө нэг Боракайгийн төвд нь байдаг зүгээр бас яг тийм нөгөө хар захаар нь орж ирсэн. Хаалгаар нь ороод тэгээд за боли байлээ гэж буцаа гараад ирсэн. Үнэхээр үнэн нь бол төвчтэйхгүй мөлий. Энэ авийнхаа хамгийн том одоо сүлжээ зоч буудлын юм шиг байгаа энэ Хянан гэдэг. Хянан Логан гэдэг энэ ч нөгөө нэг бараг 5 салбар байгаа гэх шиг байна. Нөө. Яах тэр үнэтэй. Тий. Hello sir, massage. Хянан Астория гэдэг нөгөө нэг фото байгаа. Үзэх бараа. Энэ чинээс ингээд хүмүүс нөгөө дурсгалын зүйл авах юм бол өөрсдийнхөө нэрийг бичүүлээд тэгээд энэ пэйжийн дэлгүүрийн оосрнууд нь гэх юм бол 10 шигэн 100 песо, 7 шигэн 100 песо гэдэг пэйж дэмэд төрөвч мөрөвч юмуд бүгд байждаг. Яг хоо Монголыг бодвол өнөө хямдхан санагдана. Бүр огт ингээд өмсөх юмгууд цүнхтэй ирээд ч юм уу эндээс одоо шорт, подолк, мак энэ төр аваад өмсчвэл бараг хувцалчаад юм лээ. Гэтэ үнийн үед айгүй боломжтой тий. Тий. Одоо нэг подолк гэхэд 13,000-аар 2 подолк аваад өмсчих жишээ нь. Мак гэхэд нэг 11,000-аар авчих жишээ нь 2 шигтэй. Тэгээд ингээд гоё модон дээр сийлсэн цаг маг өчтөр Викторийн чинээс дэлгүүрийн осор мос юмнууд авсан бас хүмүүс бэлэг болгоё гэд. Гэхдээ бас бид хоёр явж байгаа газруудынхаа хүрхчний наалтыг цуглуулж байгаа. Хүрхчний наалт нэг шишгэн 50 песо гэд янз янзын гой хүрхчний наалтнууд энд зөндөө идэв юм лээ. 50 песо гэдэг нь болохоор нэг 3,000 хэдэн зуун гэсэн үг юм уу да? Тийм тэгээд юу юм бэ? 11 ширхгийг 500 песо гээд бичсэн байсан. Тэрнээс нь авсан 11 ширхгээр нь ингээ сайхан өтөө жингээ идэж уугаас хилээд нэг юм хэндэд 7 онцлоо. Одоо дахиад 3 оноо. Нохоо айгүй хүүд юм лээ тий. Гэтэ нохонод 8 царим өтөө. Манай Монголын нохон хөөх юм биш үү? Ингээл нөгөө нэг ориг жимснүүдээр шууд шейк хийж өгөөл. Тэгэл гоё шейкнүүдээ угаад. Хэрэг юм бэ? 150 песо авчлаа. Эдгээр нь автлаа. Жимстэй. 150 песо гэхээр одоо нэг 10,000 төгрөг юм да. Энэ шиг одоо ингэ онгоц бэлэг төв хэсэг нь Димол гэдэг дэлгүүр байгаа. Тэгээд хоошоогоо яваад төв рүүгээ бас гарчдаг. Димол нь болохоор ерөнхийдөө стейшн 2 гэдэг хэсэг нь болчихж байгаа. Миний бодлоор Филиппин хүмүүс айгүй найртай юм шиг санагдсан. Энд ч тэгээд энэ доллараас шууд exchange хийгээ мөнгө хөрвүүлэхэд энэ ч бол нэг 57 20-тай байгаа. Манила дээр нэг 57 хэддээ солилоо. 57 30 30-аар солилоо. Тийм. 30
Тэгэнгუთ энэ ч яг саяны тэр нөгөө нэг 7-Eleven байсны тийшээ хоошоо галтан гот. Тийч нэг 57-90-ээр солидог бас газар байгаа гэлээ. Тийм манайхын ирүүл яг тийм солиулээ зүгээр юм л шүү дээ. Тийм хөөе. Тэр зэрэг хүнээр заалгасан. Энд ч ирээд нэг хөтөч хийдэг. Бэн гэдэг нэг залуу. Манай буудлын үүдэнд байдсан. Тэрнтэй юм яаж хаяа гарч иж суухаар хурж юм яриад тэгэл. Тэр тэрнээ хараа өндөр үнэтэй солих газар юу вэ гэж сууж байгаа. Тэрийг заалгаж авсан. Тэгэхээр наашаа ирэхээс өмнө заавал мөнгөө солиулын үлээлэр шаардлагагүй юм билээ. Доллартай байхгүй юу? Юан маань ч гэсэн сольж ил шүү дээ. Тэгээд эртээ хань энд ингээд баг багаар нөгөө нэг хэрэглээндээ тааруулаад баг багаар солиулсан хүмүүхүү дээр юм тий. Гарыг типний мөнгө бас айгүйх авна. Тийм нэг хөл ширвсэн. Юм болгонд тип гэх юм. Тэгээд нэг үндсэн техник хэмжээгээд бас нэг би нөгөө нэг чаач битгээс асуусан. Тэгээ нэг 20-50 песо авахтаа ерөнхийдөө болд юм аа гэж тэгжлээсэн. Тэгэл дэлгүүр мэлгүүрд орсон ч гэсэн тэгэл нэг хариултанд нь ирж байгаа нэг зоосон мөнгнүүдээ буцаага худалдагч нь өчт тэгэл болж байгаа дөө. Өчтөр ирэх шиг гоё банан манантай шийк авч явах. Нөгөө нэг эсрэг юм хийж байгаа юм шиг. Өдрөө сольж байна. За ингэ явж байгаа гот ингээд стейшн 2-ын чи Солонгос хоолны газар KFC. Тэгээд түрүү чи нөгөө ярьсан Хянан зоч бодол байж байгаа юм гээл. Энэ Хянан ингээд стейшн 1 хүртлээ 5-6 шиг байгаа. Хамгийн дайггүй бодол юм шиг л. Тэгээд энэ чи арлынхаа сургууль байлээ. Тэр сургуулийн насар бас нөгөө энэ Хянан ивент гэд байсан юм шиг байлээ. Хянан скул гэд сургууль бас байж лээ. Тэгээд Шангрила болохоор бүүт цаанд бүр хойтлохоо шиг байд юм лээ. Шангрила мэнгрила. Жохон том зоч бодлоод нь. Тэд нь бол бүр хамтаггүй үнтэй. 4 хоногийн 23 мянган песо олчихлоо. Би зөвхөн үнийг харсан чинь тэгэхээр одоо 19 болж байгаа юм. 4 хоногт 19 төгрөг. Jollibee гэдэг одоо энэ нэг юу аа хоолны газар, төргөө хоолны газар энэ. Энэ болохоор яг энэний нөгөө юу юм шиг үлээ. Филиппинээс үлжээ юм уу? Филиппинээс үлжээ юм шиг үлээ. Филиппин энэ ч битүү байт юм лээ. Jollibee гэдэг. Яг л адилхан юу. Тэгэхээр пицца гадаг гэж. Би мод нь болохоор ийм газар байна. Би мод дээр нь болохоор бас янз бүрийн хоолнуудтай. Гэтэ нэг ийм олон хоолны газар байдаг. Үүчтийн хэсэг болохоор бас яг нөгөө хоол идэв гэхээр амар үнэтэй. Тэр гинтийн амар үнэр үнэтэй. Хин дандаа нөгөө сифуд дандаа байгаа болохоор өнөрөнд нь жоохон яагаад байгаа юм. Хоол идэх туршил хүрхгүй. Би ядж захт ерөөсөө нөгөө сифуд ерөөсөө иддэггүй. Тэгээд одоо нэг иддэг хүмүүс харах юм бол тэгээд тэнэг санагдaltaй гэж. Энэ бүхэрдээ валютаас ингээд хөрвүүлж байгаа. Гэхдээ энэ ч нөгөө орч авахгүй. Орч рубль авахгүй юм лээ. Би нөгөө нэг бас наашаа гарахтаа юу яасан? Нэг 10,000 рубль байсан. Тэрийг авч гараад энэ ч солиулчих гээд ирсэн чинь энэ ч рубль солих юм байна. Яах гэвтэй очиж хичээнэ солиулж өрөө та гээд Энэ аюу дэвшиг бодол юм шиг байлээ. Хэлис үстэй яг энэ нөгөө нэг ийм од гонд байдаг. Энэ аюу бас тайчгүй.
Чимэрхэн юм шиг байлаа. Тэгээд усны офсон ерөөсөө энэ чи яг ирэх юм бол ингээд шок мод нь 100 песо, 200 песо. Шок нь 100 гэдгээр чинь 6800 юм аа. Үнэ. Тэгэл кэйчэнүүд энэ хөөрхөн төрөвчнүүд гэдэг юм лээ бас. Энэ болохоор бас нэг 500 песоцээс тий. Яг авч явж хүмүүс бэлэг турсгалын махаараа тийм зөндөө байдаг тий. Тэгэл Япон олны газар ихтэй. Тэгээ нөгөө энэ ч хятад нэг амир ирдгүй юм байлаа. Тэгээд гисэн чи яагаад хятад нэг ирэхгүй байна гэд ярьсан чи хятад ирэх юм бол манай энэ авийн хүмүүстэй файтинг хийгээд байдаг гэд. Манай тэр нөгөө бэнд гэжлээ. Энэ нөгөө Япон олны газар чөтөр. Тэрээс өөрөж үзсэн. Тэгээд гисэн чи тэр хятад ирэхээр манай Филиппин хүмүүс хятад хүмүүс хоёр хоорондоо зодтолтод байдаг учраас хятад нэг ирдэггүй гэд. Тэгжсэн. Гэхдээ заах нөгөө талаас нь харахад бол яг нөгөө хятад ч өөрөө нөгөө нэг бас адилхан гадаа эрэхтэй хотод ихтэй. Тийшээгээ их явдаг учраас ийшээгээ бас яг ирээд идэх байх гэж бодсон л та. За ингээ нөгөө нэг тийм одоор яваад хойш шууд ингээ гараа авчиж байна. Хойшоо орох юм бол одоо нөгөө Боркайгийн төв рүү ороод ирж байгаа. Чи нөгөө нь бас нэр тийм DJI нөгөө нь бэлгэрэл DJI баран зардаг. Тэг жоох хүнтэй мэлээ. Тэнгүүд нь Энэ аялал хоёрын хамтаа аялж байгаа 3 дахь аялал. Боркайг сонгосон шахаа гоё далай дээр очимоор байсан. Өнгөрсөн жил аавч хоёртойгоо хамт Хайнанд очсон. Тэгээ Хайнаныг хасаад өөр ингээд гоё аралтай газрууд аль нь хамгийн гоё юм болоо гэж судалж байгаад Боркай арал ерөнхийдөө эхнээсээ 1-2-т шуурдаг. Хамгийн гоё арал тооцогдсон юм уу да. Тэгээд за ерөөсөө Боркай явцгаая гэж шийдээд зүүн дажихаа гоё арлуудын тоонд орд юм билий юм. 3-т нь тэгээд дэлхийд болохоор 7-д гэж гарсан байсан. Тэгэл өмнө бас нөгөө нэг хүмүүсийн ийшээгээ аялсан бичлэг үзсэн YouTube дээрээс манай хүн үзэлсэн. Тэгээд за хаашаа явах юм гэдгсэн чи манай хүн тэгээд Боркай явъя гэхээр окей гэж бүх юм өөрсдөө судалж агаад өөрсдөө хурж ирсэн байгаа. одоо тэгээд хоёулахнаа явж байгаа юм хүмүүс нэлээд аз явдалтай нэлээд юм үзэж харахаар явъя гэж бодоод тэгээд жоохон өөрт нь маршруттай аялал сонгосон тий. Энэ Виктория аялал нийтдээ баг 20 за ийшээгээ ирээд юм уцсныг хугацаатайгаар нэлээд 20 хоног байгаа. Тэгээд дахиад Виктория нөгөө бүх хотоор очиад тэнцэнэ хит хонох нөө. Виктория бас нөгөө замдаа явж байгаа нислэг маань Банжил дээр очих нислэг маань дахиад өдрөөр хашсан байсан. Өчигдөр мэдээлэлээр жилээ тэгээд Банжил дээр ер нь шөнөөр буучаад буцаад юу ч үзэж чадахгүй явчихна гэж бодож байсан чарна. Маргааш өдөр хөлтөн хойшлцсан байсан. Нэг өдрөө тэнцээ бас амраад өнгөрье гэж таа. Энэ нөгөө нэг Боркайгийн төв хэсэгт нь байгаа. Энэ юу байд юм шүү дээ. Энэ цөөрөн байдیں۔ Тэгээд энэ цөөрөн дотор нь өчтөр явж ганцаар гүйс чинь зөндөө заагс байд юм шүү дээ. Тийм шүү. Энэ аяллыг яг за хаашаа аялах вэ гэх нь Боркай явцгаая гэж сонгосон. Би яг тэрийг сонгосон. Бусад бүх одоо маршрут яаж явах вэ? Хаанаас нь хаашаа нисэх вэ? Хаагур нь газраар явах вэ? Тэгээд ийм газар үзээд явъя гэдэг бүх маршрутыг маань хөргсөн байгаа. Энэчнээс яг энэ нөгөө нэг
Буудлууд нь хямдхан гэх юм бол энэ төвдөө бас яг энэ байгаа энэ хостел буудлууд нь хямдхан юм билээ. Тэ нэг ялгаа байхгүй. Далаар байгаа хотод бол нэг яг нэг километр хүрэхгүй байгаад далаар байгаа орчин. Километр чийжтэй сая хэдүүлээ нэг далаа дээр шууд орж ирсэн шүү дээ. Тэгэхээр нэг амар хол биш. Сонгоод байж болох юм билээ. Одоо ингээд битүүр сая нэг далаагаас наашаа төв рүү нь яваад төвөр нь дайраад явж байгаа шүү дээ. Ингээд цаашаага одоо энэ цаашаага явж байгаа гудамж болохоор нөгөө талын хаяр дээр очих гудамж байна. Энэ үсэг нь болохоор ерөнхийдөө солонгочд их байд юм шиг байлаа. Бүх юм нь ингээд солонгос бичгтэй. Энэ дээр болохоор нөгөө нэг энэ стори дээр ийцнээс Mongolian Grid гэдэг бичгтэй. Газар бас л бүгдээ юм энэ нэг зоос байгаа. Зоосоор хариултаа өгнө. Тэрийг нь авч явахад чицөө хайхад чицөө тэгээд нөгөө бачкануудтай гарын мөнгө болго буцааж өчөөл. Яг бас нэг юм нөгөө нэг массаж амир ихтэй. Сэр массаж гэдэг юм жишээ. Сэр гэдэг нь одоо ноёнтон нөгөөх нь мам гэдэг. Тэр нь хаттай л шиг. Нэмэнгээс гомдол ирсэн гэсэн. Яг л чи тийм аа гэдэг. Нэмээ тэгээд яхаараа чи сэр болчихад би мам болоод нь. Надтай бас гомдлоод байгаа. Hotel California гэж. Лупин гэдэг ингээд энэ зочлуудлууд нэг шиг ингээд зөндөө байгаа. Ерөөсөө тэр чигтээ угаасаа энэ чинь бараг хүн амьдрдаг байшин байгаа юм байхгүй бүгдээ л буудлаа гэсэн хайтай. Ингээд одоо яг гоё явжаан гот тэгэл нөгөө өнрүүд ингэсэн пункт явж. Victorian байгаа тэр одоо station 1 2 3 гэдэг тэр хэлчихсэн болохоор энэ арал дээр нэг манок гэдэг нэртэй байсан шүү. Тэгээ нэг тусдаа яг нэг байгаа хэсгүүд ингээд бүсчээр нэрлэлцэн гэл. Соконгийн хавцсан. Энэ нөгөө нэг арлын маань нөгөө талын хэсэг болчихж байна. Энэ тийм чи сайлан хийж байгаа. Юу харагдчих шиг. Энэ хойшоо яваад нэг манай түмний ах нөгөө ганхуу ахын очсон байсан нэг хаттай шиг байгаа. Өндөр тийшээ галчиж үсчээд ирээ да тий. Трипээс захиалж байгаа нь энэний ирээд авч байгаа үйлчлэгэндээс хямдхан байгаа. Трипээр тэгээ букинг дагуудаа гэдэг бүгдийн өнөөдөр харьцуулж байгаа хамгийн хямдаас нь шууд захиалгая гэдэг яваад байгаа. Үнийг харьцуулаад харчаад одоо яг нэг трипээр хямдрах зарлаагүй байлаа гэдгээд букинг дээр нэг хямдарсан байх жишээ нь бодлоо. Явсаар гад нэг K-Hall гэдэг гадных нь хинчээ ирлээ. Тэгээд энэ цэнхэр хаалтнаас цааш нэвтрүүлэх юм энэ хүмүүс дундаа их зураг авах юм тэгээд ер нь бол хинчээ шинэ байрлал баригдаж байгаа. Тэгээд одоо нэг сүүлд буудлаас хойлоод ийшээгээ ирчихье гэж бодоод байсан чинь юм эсэн нэлээ хол юм байна. Тэгэхээр хойрж авах гэж байгаа. Тэгээд цаатлаас буугаад ороод ирдэг юм. Тэгвэл яг тэр буудлын хэсгийг хаагаа ичиж. Тэр яг Монгол хүний зэрлэг зангаар хашаагийн даваа.
Тэгэхгүй бол нөгөө асар хол тойрж алхаж явах гэдсэн. Тэгээ зүгээр яах вэ нөгөө хоёр автобус ч юм уу ямар нэгэн унаад хэрэг түрээслэр явъя гэхээсээ илүү алхаад арлын тэр чигтэн тойроод танилцчих гэж бод алхасан. Тэгээ бүр яг энэ дээшигээ энэний дээдлэлд нь дахиад тийм нэг хардаг view point хэсэг байна. Тэр нь болохоор ингээд тэр арлыг ингээд тэр чигтэн арлаа ингээд бүгд руугаа ингээд харах боломжтой тийм цэг байд юм байна. Яг энэ авийнхан тэр эрэг далай бас гоё юм аа. Гоё харагддаг юм. Энэ K hall гэдэг энийг нөгөө хүмүүс ирсэн хүмүүс энэ ч ирж үзээдсэн болохоор нэг гоё юм байт юм байна та. За тэгээд влог маань таалагдсан бол лайк дарж, сэтгэлээ үлдээгээд YouTube дээрээ subscribe дараарай.